Намрын чуулганыг намрын чуулган биш, намын хэрүүл болгож хувиргасан Монгол Ардын намынхан хаврын чуулганыг ч мөн золионд гаргах гэж байна. Өмнө намар хайсгалан зандан шатарнаар намын даргын төлөө хоорондоо тэмцэлдэж, худал үнэн нь үл мэдэгдэх гүйтгэлэг хар бараа мэдээллээр нийгмийн тархийг угааж сэтгэлийг нь ойртуулж байсан. Ашгүй тэдний тэмцэл намжвуу гэтэл араас нь амар хайсгалангийн оронд оюун эрдэнэ, зандан шатрын оронд инх баярнаар бие биерүүгээ чулууч хийдэж эхэллээ. Энэ хаврын чуулганыг халуухан болно гэж хэлжсэн инх баяр сайд өөрөө тэр хаврын чуулганыхаа хамгийн халуухан сэдв нь олчихлоо. Шудраг үнний төлөө илт нь болж ажиллаж, хууль зүйн ямыг хариуцдаг тэрээр өөрөө бусдаас авилга авсан байж болцшгүй хэргийн талаар ерөнхий сайд асан оюун эрдэнэ зарлалаа. Товчоор бол нүүрсний хулгайн хэрэг биш болж хувирсны ард инх баяр сайдын авилгын асуудал нуугдж байж болцшгүй. Тодорхойлбол хууль зүйн дотоод иргэн сайд инх баяр Body International Group-ээс 1.3 сая Америк долларын авилга авч нүүрсний хэргийг өөр тийш чиглүүлсэн гэж ерөнхий сайд асан оюун эрдэнэ мэдгдлээ. Энэ дэж инх баяр сайдыг шалгуулахаар 4 бүлэг 894 хуудас материалыг авилгатай тэмцэх газарт хүлээлгэн өглөө. Харин инх баяр сайдын зүгээс ерөнхий сайд асан оюун эрдэнийн ярьсныг ницааж эрх бүхий байгууллагууд хурдтай ажиллаж энэ хэргийг мухарлах ёстойг хэлж байлаа. Нүүрсний сонсгол явж эхэлсэн 9 өдрийн турш үргэлжилсэн. 9 өдрийн турш үргэлжилсэн. Харамслал нь ажиглаад байсан бодитоор хоолоор шахаад сүртэй зүйл яриад байгаа мөртлөө өнөөдрийн энэ баримттай холбоотой нэг ч зүйлийг ярихгүйгээр олон өөр зүйлүүд ярьж байгаад ингээд боддын офтекийн гэрээтэй холбоотой ямар ч асуудлыг улсын хурлын тогтоолд огт оруулахгүйгээр дурдахгүйгээр тэр бүhet валютын нөөцтэй холбоотой засгийн газрынхаа тогтоолыг ишлэхгүйгээр дууссан. Энэ та бүхэнд баримтаараа ингээд байж байгаа. Энэ бол би инх баяр эхэлсэн цэгээсээ сонсголын дунд маш их хэмжээнд өөрчлөгдсөнийг баталж байна. Нэг сар гаруй хугацаанд юу болсон гэхээр данс хөөж амжаагүй байхгүй. Өөрөөр хэлбэл тэр бод гэдэг компани руу орсон мөнгө хаашаа цаашаа яа задаргаатайгаар явсан бэ гэдгийг би өөрөө шалгах гад надад нэгдүгээр хугацаа байгаагүй. Хоёрдугаар тэр баясгалан гэдэг захирал руу маш олон удаа шаардлага өргүүлж ирсэн. Шүнжэнгөө унтахгүйгээр 10 үеийн хэн шалгач нартайгаа ухаад тэр санхүүгийн гүйлгээ баримтуудыг хуурамчаар хийсэн. Ойлгож байна уу? Хуурамчаар хийсэн гэдгийг нь нотлоод сонсгол дээр яригдчихсэн байхгүй бүр баримтын үзүүл. Энэ улс төрийн шахалт дарамт байв уу? Аль эсвэл хувийн ашиг сонирхол байв уу гэдгийг би инх баяраас тодруулж ирсэн тухай. Тэгэхэд би инх баяр бол надад бол улс төрийн шахалт байгаагүй. Гэхдээ би дээд төрөө бодож байна. Ерхий сайдаа уучлаарай гэж хэлээд манай өрөөс гарсан. Тэр цагаас хойш инх баяр өтрийн дунд бол бас үл ойлголцол дүүссэн. Ягаад гэвэл миний хувьд итгэхээ байсан. Ингээд дахиж би хууль зүйн дотоод иргэн сайдаар сонгуулийн ард бол аваагүй. Энэ бит хоёр муудалцаад өдр тим юм ерөөсөө байхгүй. Энэ намайг чи маш сайн ажиллаа. Та бүхэн жишээлбэл улсын их хурлын 2024 оны сонгуулиар намайг нэр дэвшигч байхад Баянзүрх дүрд очиод иргэдэд хэлжсэн үгийн та бүхэн өөрсдөө үзээрэй. Энэ хүн өөрөө хэлж байгаа хүн шал хоёр өөр хүн байна. Улсын их хурлын гишүүн би инх баярын Body International хувьцат компани захирал Баясгалангаас 2 хүний хамт байлцж байгаа дөрвөлээ 500 мянган $500-ыг нэг удаа. Дээрээс нь 800 мянган $500-ыг дахин нэг удаа буюу нийт 1.3 сая $500-ыг бэлнээр авсан. Энэ асуудлуудыг надад гэрчүүд холбогдох бас баримттай хэлсэн. Энэ асуудлыг би гэрчүүдийнх нь нэр болон мэдээлэлтэй өнөөдөр авилгатай тэмцэх газар ингээд өгч байгаа юм. Энэ хүн тэр гэрч гээд байгаа хүмүүсээ яг хэлэхгүй. 2 цагийн бичлэг байна гэж байгаа энэ гарах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ юуг нь угаад байгаа юм? Голомт банкнаас бодийн баясгалан газ авсан юм уу? Амондрагаас авсан юм уу тийм ээ? Нэг ийм яриад байгаа байхгүй. Энэ хүн өөрөө амондраатай найз шүү дээ. Өөрийнх нь хувийн пи харч шүү дээ. Энэ нүүрсний нөгөө нэвтрүүлгч Амондра хөтлөө Тэрбаатар эднес ч найз үт шүү дээ. Энэ хүн нэгэн үеийн нэг танхимд хамт дөрөв оршуулж байсан оюун эрдэнэ инх баярнаар бие биерүүгээ чиглэсэн ноцтой мэдээллүүдийг хэллээ. Цаашид ч энэ хурдаараа мэдээлэл ницаалтуулд үргэлжиж магадгүй. Энэ хоёр хүний ярианаас ганц л дүгнэлтийг хийж болно. Тэр нь нүүрсний хулгайн хэрэг огт мухарлаж эцэслэгдээгүй юм байна.
За нүүрсний сонсгол зүгээр л нэг трейлер гэж. Захиад ч нүүрстэй холбоотой, автокертэй холбоотой ил болоогүй асуудлууд хав дараатайгыг энэ хоёрын ярианаас харж болохоор байна. За энд олон нийтийн эргэлзээ төөрөгдлийг арилгаж, за ил ололгүй үлдсэн баримтуудыг дэлгэж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох үүднээс дахин нэг удаа нүүрсний асуудлаар сонсгол хийх ёстой гэж номтой эргэгчүүн мэдэгдэл хэллээ. За ингэхдээ өмнөх сонсголоос ялгаатай нь хөндлөнгийн шинжээч судлаачдыг гадны байгууллагаас томилж ажилуулах нь зүйтэй гэж тэрээр үзэж байна. За ингэж яж хараат бус бодит дүгнэлт гарна гэдгийг ч хэлж байлаа. Техникийн болон forensic audit гэж ярьдаг санхүүгийн хөндлөнгийн гадны байгууллагууд ажиллах ёстой гэж би үзэж байгаа. Ингэж бид нар хараат тусаар зөвхөн нотлох баримт дээр тулгуурж үнэн бүхий шудраг үйл төгөлтийг л гаргана. Би өнөөдөр жишээлбэл авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд итгэхгүй. Аудитынд итгэхгүй. Тэгэхээр энэ гадны хөндлөнгийн хараат тус экспертүүд орж ирэх ёстой. Гэтэл хуулиараа хувь хүн гэж заачиж мэргэжлийн байгууллага биш. Гэтэл энэ хувь хүний гаргасан үйл төгөлт маань цаашдаа эрх зүйн акт болох уу гэх мэтлэн хууль эрх зүйн хүрээндээ тодорхойгүй асуудлууд бас байгаа юм. Одоо нотлох баримт ярих цаг нь болсон шүү дээ. Хин нэгэн улс төрчийн мэдээлэл биш. Ерөөсөө нотлох баримт дээр үндэслэл энэ асуудлыг шалгая л да. Гагцгүй нээлттэй байх хэвээр, хуулийн дагуу байх хэвээр, хараат бус байх хэвээр. Ямар нэгэн улс төрийн далд зорилго энд хэрхэвч байж болохгүй. За энийг номтой хийж чадах уу гэдэг асуудлыг та асуугаасаа гэж хүсэж байна. Би чадна энийг. Монгол Ардын нам хэрүүл тэмцэл хийх болохоор авилга албан тушаалын асар өндөр дүнтэй хэрэгүүдийг юу ч болоогүй юм шиг ил гаргаж ярьцгаадаг боллоо. За өмнө нь ус болгосон юм шиг дуугүй байснаа гинтэл хэрэгтэй үедээ хинэгнийг нухчин дарахын тулд цуглуулсан мэдээллээ ил болгож байгаад олон нийт дүгнэлтээ хийнэ. За чухам аль нь үнэн, аль нь худал болохыг хууль хяналтын байгууллагын нь тогтооно. Харин намтай эргшүүний зүгээс энэ асуудлыг нэг удаа сэвэд өнгөрөхөөс илүүтэйгээр улсын хурал гүнд нь орж ажиллан асуудлыг нэг тийш болгох ёстой гэж үзэж байна. За ийм түүний санаачилсан нүүрсний асуудлыг ахин хянан шалгах төр ороо байгуулах саналыг 32 гишүүн дэмжиж гарын усаг зүрхийг номтой гишүүн уриалж байлаа. За гэтэл гишүүд сонсгол хийх нь битгийх л за чуулганы хуралдаандаач суухгүй байна. За үндсэндээ хаврын чуулган эхэлбүү үгүй юу улсын хурлын үйл ажиллагаа гацчихад байгаа юм. За үүнд хоёр үндсэн шалтгаан бий. За эхнийх нь аль нэг намын дарга улсын хурлыг даргалж болохгүй гэж ардчилсан нам бойкот хийсэн. За харин хоёр дахь шалтгаан нь Монгол Ардын намынхны дотоод зөрчлөөс улбаатай юм а. Үе үеийн улс төрийн намын дарга нар, намын төлөөллүүд, намын дэд дарга нар, намын хариуцлагатай албан тушаалтнууд парламентыг удирдаад ирсэн ийм л уламжилтай. Тийм ч учраас анх намайг томилогдож явах хүртэл арчсан намынхан маань бас дэмжиж намайг их хурлын даргаар сонгосон. Тэгээ тэр цагаас хойш бол би сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсож ажлын хэсгэд оруулъя гэж үргэлж бас дуу хоолойг сонсож ирсэн. Санал шүүмжийг сонсож ирсэн. Тийм учраас эрүүллээр шүүмжилж асуудлын ард гарья гэж арчсан намынхаа энэ нөхдөдөө уриалъя. Намын барьж байгаа өнөөдрийн байр суурь ямарваа нэгэн энэ хэн нэгэн хүнд биш. Биднэрт зарчим барьж байгаа Монгол Ардын намаас гарсан сүүлийн дарга байж болох хоёр хүн дээр амар өсгөлн даргадар ч гэсэн бид нэг зарчим бариад асуудал хандж байгаа гэдгийг л хэлээ. Энэ бол ямарваа нэг хувь хүнтэй холбоотой зүйл юус биш ээ. Зээнх бол даргын хувьд ч гэсэн арчсан намын дарга бахта хуралд удирдал явж л байсан шүү дээ. Тэр хууль тогтоомж өөрчлөгдөөгүй өнөөдөрч. Тэгэхээр зээнх бол даргын хувьд үйлчлдэг хууль, учрал даргын хувьд үйлчлэхгүй гэдэг юм уу? Нэг хууль зээнх бол даргаад өөрөөр үйлчлдэг, учрал даргаад өөрөөр үйлчлдэг гэж болохгүй л дээ. Тийм учраас өнөөдөр бол тогтолцооны асуудлаа өөрчлөе гэж байгаа бол харин ч тэгвэл хуулиа санаачлаад оруулж ирэх хэрэгтэй. Намын дарга улсын хурлын толгойд гараад ирэхээр юу болдгийг та бүгдээрээ мэднэ. Би өөрийнхөө намын жишээн дээр хэлье. Зээнх болд гэдэг хүн улсын хурлын дарга болсныхаа дараа юу хийсэн гэхээр үндсэн хуулийн цэцэд нөгөө намынхаа даргатай нийлж хуультай зохион байгуулж байгаад сонгуулийн тогтолцооноос профессионал буюу энэ намд хариуцлагатай байдаг иргэд сандаа гээхгүйгээр парламент төлөөлөлөө оруулдаг тогтолцоог үндсэн хуулийн бус гэж зарлуулж хуульдж ирсэн. Ялтынхын төлөө, намынхын төлөө ийм хуульданд орж ирсэн. Тийм учраас ийм сургамжаас арчилсан нам сургамж авсан учраас өнөөдөр улсын хурлын даргыг намын дарга байлгахгүй гэдэг энэ зарчим дээр хатуу зогсож байгаа маа. Парламентын даргаар намын дарга ажиллаж болохгүй гэсэн хууль байхгүй л байхгүй. Мэдээж улс төр хийх
хурал чуулган дээр асуудал юм ярих бол байна. Тэгээ орж ирээд асуудлаа ярил л да. Тэгэхгүй ингээд эртсээр бойкотлоод дөнгөж хаврын чуулган эхэлж яхад асуудлууд цаг хугацаатай асуудлууд байна. Өнөөдрийн улсын хурал чинь олон хотоо шүү дээ 68 гишүүнтэй. Үйл ажиллагаагаа эртсээ гүйцээд үйл ажиллагаа явуулах нь улсын хурлын өнөөдөр байгаа Монгол Ардын намын эрх бүр тэр байтугай үүрэг засаглаж чадахгүй бол дахиад энэ засаглаж чадахгүй нэ гэдгийг ард түмний өмнө хэлэх ёстой байх гэж бодож байна. Мэдээж улсын хурлын гишүүд гэдэг улс төрчид мөн гэхдээ улс их орныхоо энэ төлөө зүтгэн гэсэн энэ үүрэг ухамсараа хэтэрхий улс төрчсөн байдлаар бас оруулмааргүй тэнцвэртэй ямар санагдтыг. Одоо тухайлбал би өөрөө эдийн засгийн төсвийн чиглэлийн өнгө гэхэд тэр зүгийнхаа мэрэгжлийн ямиг хэлэхгүй бол улс төрийн оноо авах гад хит попрод мэрэгжлийнхаа ёс зүйг бас алдмааргүй байхгүй. Логик нь бол тэр шүү дээ. Ингээд намын дарга хурлын дарга болчихоор намдаа үйлчлэх нь хүссэн үсээгүй явж таарах учраас сэргийлж байгаа юм болов уу гэж. Тэгээд тэгвэл тэр хуулийн асуудлыг хилцээ гэдэг юм шаардах хэрэгтэй юм байна л да. Ер нь зүгээр ингээд нөгөө их хурлд оролцох эрх чинь за одоо татгалзах хэрэгтэй, дэмжих хэрэгтэй тэр нь бол гишүүний өөрийнх нь бүрэн эрхийн асуудал тийм ээ. Тэгээд тэр утгаараа ингээд гишүүд гараа явж болно. Ерөөсөө огт эрчэндээ орохгүй байх бол бас хурлын үйл ажиллагаанд өөр асуудлууд бас байгаа шүү дээ. Тийм болохоор оролцох зөвлөл болов гэж бодож байна. Улсын хурлын даргын томилгоотой холбоотойгоор иргэн нэг зүйлийг сануулхад одоогоос 4 сар орчмын өмнө чуулганд оролцсон гишүүдийн 82.5% саналаар учрлыг улсын хурлын даргаар томилж ирсэн. Энэ дотор ардчилсан намын 19 гишүүн бий. За хэдий ардчилсан намын зүгээс аль нэг намын дарга улсын хурлыг даргалах ёсгүй гэж эсэргүүцэж байсан ч саналаа өгөхдөө зарим гишүүд нь дэмжиж коноп дарсан нь эндээс харагдаж байна. Энд ардчилсан намынхан эргэж усаж улс төржиж байна гэх одоо шүүмжлэлч гараад байгаа. Харин ардчилсан намынхны зүгээс улсын хурлын дарга асан амар ёсголонг огцорсноос хойш улсын хурлын даргын судал багагүй хугацаанд хоосон байсан. Энэ улсын хурлын тасралтгүй үйл ажиллагааг хангах үүднээс учрлыг улсын хурлын даргаар томилохыг нь дэмжсэн гэх тайлбарыг өгöd байгаа юм. Харин нөгөө талд ардчилсан намтай хүч хавсарч бойкотыг нь дэмжиж чуулгандаа суугаагүй Монгол Ардын намын гишүүд анхаарал татаж байна. Тодорхойлбол 3 дугаар сарын 19-ны өдрийн Пүрэв гарагийн чуулганы хуралдаанд Монгол Ардын намын 21 гишүүн чуулгандаа суугаагүй. Ингэснээр улсын хурлд 68 судалтай Монгол Ардын намд ангаараа эрцээ бүрдүүлчих боломжтой ч чадсангүй. 20 гаруй гишүүд нь эсрэг талд нь гараад зогсчихлоо. Хэдий 10 гаруй нь тасалсан үйлдэл нь чөлөөтэй, өвчтөй, томилолттой гихч чуулгандаа ирээгүй цаад шалтгаан нь улс төрчлөлтөөс үүдэлтэй гэдэг нь тодорхой. Үүнийг ч ерөнхий сайдсан оюун эрдэнэ зарим хэвлэл төгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Тэрээр амар ёсголон намын даргад нэр дэвшгийн тулд ардчилсан намын шаардлагаар улсын хурлын даргын суудлаасаа бууж исэн. Гэтэл дараа нь учрал намын дарга болмогцоо улсын хурлыг ч мөн даргалаад явж байгаа нь зохимжгүй гэж тэрээр ирсэн байдаг. Намын даргал юм бол засгийн газраа толгойлж сонгогчдод амласан бүрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ёстой гэх агуулгыг ч тэрээр ирсэн байдаг. Энэхүү учрлыг улсын хурлын дарга биш ерөнхий сайдын ажлаа хийхийг шаардсан ардчилсан намын акцийг оюун эрдэнэ амар ёсголон талын гишүүд ч мөн дэмжиж байна. Энэхүү бүлгийнхэн гишүүд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаад бүлгийн дарга нь ямар байр суурьтай байгаа нь сонирхол татна. Бүлгийн дарга бачаргалын хувьд тухайн гишүүн тухайлсан асуудал дээр өөрийн итгэл үнэмшлэрээ хандах нь нээлттэйч цуулгандаа суухгүй эрдсэндээ албаар орохгүй байна гэдэг бол хүлээн зөвшөөрч болохгүй зүйл гэж ярьлаа. Тодорхой асуудлууд дээр тодорхой зарим гишүүд байр суурийн зөрүүнүүд байдаг. Энэ бол бүлгийн хагарал хуваагдлын тухай ойлголт биш гэдгийг зориуд хэлмээр байна. За тодорхой асуудлууд дээр саналын зөрүүнүүд байгаа бол чуулганыхаа хуралдаан болоод холбогдох байнгын хорооны хуралдаануудаа суугаад байр суурь юмнуудаа тодорхой илэрхийлээд ингээд явах ёстой гэсэн одоо ийм байр суурьтай байгаа гэдгийг хэлье. Монгол Ардын намын бүлэг энэ улсын хурлын үйл ажиллагааг хэвийн хангах чуулганы хийгээд байнгын хороо ажлын хэсгийн хуралдаануудыг цаг хугацаанд нь явуулах тал дээр идэвхжүүлэн ажиллах болно гэдгийг зориуд хэлмээр байна. Хэрэг ардчилсан нам шаардлагаас ухрахгүй оюун эрдэнэ амар ёсголон талынхан ч чуулгандаа суухгүй гэдээсээр байвал байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг зарцаахгүй байх үүднээс учрлыг улсын хурлын даргаас буулгахаас өөр сонголтгүй болно. Улсын хурлын даргаасаа буусан учрал зандан шатрын орон засгийн газрыг тэргүүлэх нь тодорхой. Ингэснээр ерөнхий сайд зандан шатар танхимынхаа 2 сайдаа хольж солих шаардлага байсан уу гэх асуулт ч урган гарна. Улс төрийн нюансыг нь харвал энэ удаа эрчим хүчний салбарыг хүн нам хариуцах бол боловсролын салбарыг Монгол Ардын нам өөрсдөө дааж авах нь.
За энэхүү эрчим хүчний салбарыг хүн нам хариуцах болсонтой зэрэгцэн эрчим хүчний компаниудыг нэгтгэсэн Эрчист Монгол компанийг засгийн газар татан болгохоор боллоо. За өгн ганцхан жилийн өмнө энэ компанийг байгуулсан. За тухайд оюун эрдмийн засгийн газар энэ компанийг л байгуулчих бол эрчим хүчний компаниуд нэгдсэн удирдлагаар хангагдаж, за менежмент нь сайжирч, за зардал нь буурна гэж рекламдаж байсан. За гэтэл эсвэргээрээ Эрчист Монгол компанид байгуулагдсанаар зардал буурах биш нэмэгдэж, за чигүүргийн давхардал үүссэн гэж Зандаа шатрын засгийн газар үзэж татан буулгахаар шийдвэрлсэн юм а. Оюун эрдний тэргүүлж байсан 3 намын хамтарсан засгийн газрын үед эрх мэдлэгөө хоцорсон Монгол Ардын намынхан гомдоллож, ил талд хэрүүл урвал хийж хил ам таталж байсан нь нууц ш. Иймдээ чарга эзэн намын удирдлагууд нь намынхандаа зориулж албан тушаал зохиож ажлын байр бэлдэж өгсөн. За бүр төрийн өмчөд компани хүртэл байгуулж өгсөн нь Эрчист Монгол компани. За 60 гаруй хүнийг ажиллуулж байсан энэ компани эрчим хүчний компаниудыг нэгдсэн удирдлагаар хангаж, зардлыг нь бууруулж, ашигт ажиллагааг нь нэмэгдүүлэх гол үргээ биелүүлж чадсангүй. За үүнийгт Эрчист Монгол компаниг анх байгуулахаар яригдж явах үед нь салбарын эксперт болох их цэцэг гишүүн анхааруулж ирсэн. За гэсэн ч оюун эрдний засгийн газар үүнийг үл тоож, засгийн газрын тогтоол гаргаж Эрчист Монгол компанийг байгуулсан байдаг. Яавал энэ компаниудыг одоо бие даасан байдлыг сайжруулах уу, цаашид өрсөлдөөнд одоо бэлтгэх вэ? Яавал энэ одоо төрийн монополийг багасгах вэ гэдэг тал руу бодлого хэрэгжүүлэхийн оронд дахиад нэг ийм төрийн өмчтэй компанийг байгуулна гэдэг чинь бол би бол үнэхээр бол энийг бол маш буруу алхмаа л гэж ингэж үзэж байгаа. Эрдэнэс Монгол компани зүгээр нэг ингэ төвлөрүүлчихсэн, тэгээл нэг юм үйлчлэгээ үзүүлж байгаа нь тодорхой бас одоо хураамж аваа сууж байсан байна шүү дээ. Тэгэхээр яг энтэй адилхан ийм компани байгуулчих гээд байгаа юм биш үү? Энийг та нар эргэж хараач гэсэн асуудал тавьсан. Яагаад Эрчист Монгол компанийг байгуулах шаардлагагүй вэ гэдгийг их цэцэг гишүүн тодорхой тайлбарлаж байжээ. За гэтэл тухайн үе засгийн газрын хэрэг эрхлэх газрын дараагаар ажиллаж байсан. За одоогийн улсын хурлын дарга учраас энэ компанийг байгуулснаар харьяанд нь байх төрөмчөд компаниудын захиргааны зардал нь 50%-аар буурна гэж ярьж байсан. За гэсэн ч түүний хэлснээр болсонгүй. За захирлаар нь ажиллаж байсан амар төвшин хүртэл өөрийн хүсэлтээр ажилласаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. За түүнийг өргөдлөө өгснөөс хойш 2 сар гаруй хугацаа өнгөрчхөөд байхад за дараагийн даргийнхын томилгоо яригдахгүй тагч байсаар үдих хүрсэн. За энэ нь ч учиртай байж. За эрчим хүчний салбарын сайдын суудал ганхаж эхэлсэн цагаас л эрх өргөгч намын компанийг татан буулгаж, за эрчим хүчний салбарыг хүн намд өгөхөөр урьдаас төлөвлөсөн нь харагдаж байна. За сая дурдсан эдгээр асуудлуудаас гадна хоолой тулж ирээд байгаа бас нэг асуудал бол газрын тосны бүтээгдэхүүний үн юм. За ойрхон торондод болж байгаа дайнаас шалтгаалan А92-өөс бусад төш дизелийн үн одоо нэмэгдэх гэж байна. За бараг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх одоо саналыг импортлогч аж ахуйн нэгжүүдээс салбар яамандаа хургуулээд байгаа. За бүр цаашлбал татварын дарамт, авилгын хэрэгүүдгээд шийдэх асуудлууд олон байгаа ч за бодлого боловсруулагчдын одоо байж байгаа царай нь иймэрхүү байдалтай байна.